Мөнгөө хадгалах хэрэггүй. Үүнийг сонсоод яахаа шийдрээ. Хизээч зүгээр л мөнгө хадгалж болохгүй. Энэ бол өвгийн минь надад хэлсэн хамгийн ихний үг. Би сонсоод их гахсан. Хүн бүр л мөнгө хадгал ирээдүйдээ бэлд гэж хэлдэг шүү дээ. Гэтэл өвөө минь нэмсэлээд үгүй зүгээр л мөнгө хадгалах биш. Мөнгөө өсгөж сур гэсэн юм. Эхлэхээс өмнө би танаас нэг зүйл асууя. Та энэ бичлэгийг яг одоо хаана хэдэн цаг сонсож байна вэ? Комент хэсэгт сэтгэл үлдээгээрэй. Мөн ийм төрлийн бичлэгийг цаашаа давахыг хүсвэл лайк дарж subscribe хийгээрэй. Жижигхэн насхан нэгэн хөгшин амьдардаг байлаа. Хүмүүс түүнийг залхуу гэдэг байв. Тэр ажил хийдэггүй. Өдөр бүр том модны доор суугаад тэнгэр ширтэж, зам ширтэж мөрөөднө. Нэг өдөрт би дэлгүүрнэ. Нэг өдөр би үхэр авна. Нэг өдөр би баян болно. Гэвч тэр нэг өдөр хизээж ирсэнгүй. Тэр зөвхөн мөрөөддөг. Харин ажилдаггүй байлаа. Ихэнхдээ хүмүүс инээдэг байсан. Харин дараа нь инээхэ болж өрөвддөг болов. Эхнэр нь гэрийн ажлыг хийж, хоол хийж, угааж цэвэрлэж, гэр бүлээ авч явах гэж хичээнэ. Нэг орой эхнэр нь зөөлнөр хэлв. Мөрөөдөл сайхан. Гэхдээ мөрөөдөл гиз затгадаггүй. Бидэнд мөнгө хэрэгтэй, ажил хэрэгтэй. Өвгөн толгой төхөж нэг л өдөр 10 олдондоо гэж хариулв. Өдөр өнгөрөв, сар өнгөрөв, жил өнгөрөв. Амьдрал улам л хүндрэлээ. Хоол багсаж мөнгө бараг дуусав. Нэгэн шөнө өвгөний бяцхан ачгүй ирв. Хөлн нүцгэн туранхай хүлсэн байлаа. Тэр намуухан асуув. Өвөө бидэнд талах байгаа юу? Нэмээ шүүгээ гонголгов. Хоосон байлаа. Талахгүй, удаагүй, юу ч үгүй. Өвгөний зүрх хөвдлөө. Нүдэнд нь нулимс цэлгэнэ. Тэр шөнө нэг зүйлийг ойлгосон юм. Мөрөөдөл сайхан. Гэхдээ ганц мөрөөдөл гэр бүлийг тэжээж чадахгүй. Тэр унтаж чадсангүй. Өглөө нь тэр урд өмнө хизээч хийж байгаагүй зүйлээ хийв. Тэр ажил хайхаар гарлаа. Талбай дээр ажилчин болов. Гадаа халан хурц нартай. Газар хуурай байв. Урт цаг ажиллана, уруу нүгдэн, хөлн хорсно. Гар нь хатуу ширүүн болов. Орой бүр ядарсан байдалтай гэртээ ирнэ. Эмгэн багахан хоолыг магадгүй шоош, магадгүй ганц хоёр талах. Ачгүй асууна. Өвөө өнөөдөр юу олсон бэ? Тэр хитгэн олсон зоосоо үзүүлнэ. Багал байна. Гэхдээ хоосон биш. Гэвч удалгүй тэр нэгэн гонигтай зүйлийг олгов. Мөнгө орж ирнэ, мөнгө гараад явна. Хоол дуусна, им дуусна, төлбөр дуусна. Гэхдээ асуудал үлдэнэ. Мөнгө хадгалах боломж бараг байхгүй мэт. Нэг өдөр тосгоны дэлгүүр дээр хүмүүс ярьж байгааг сонсов. Нууц нь мөнгө хадгалбал аюулгүй. Энэ үг түүний толгойд өлдөв. Тэр шөнө шилэн сав олж орон доогуурнав. 7 хоног бүр хідэн зоос хийж байлаа. Чаг. Тэр дуу түүнд итгэл өгдөг байв. Нэг өдөр ачхуу савыг олж хараад энэ юу вэ өвөө? Өвгөн нэмсгэлээд энэ бол бидний маргааш гэв. Гэвч мөнгө хадгалах амар байсангүй. Тэр цоорхоо гутламсан. Шинэ хувцас авахгүй. Тэд баг идэн. Тэгсэн ч зоос хийсээр л байв. Эмгэн нэг өдөр асуулаа. Бид өсөж байхад энэ ямар хэрэгтэй юм? Өвгөн нэг л өдөр ойлгондоо гэж хэлв. Сар жилүүд өнгөрсөөр сав дөрөв. Өвгөн өөрөөрөө бахархав. Ирээдүйдээ бэлэн болсон мэт санагдав. Нэг өдөр зах руу яв. Савтай мөнгөө ширээнгээр тавиад би 3 шуудаа эрдэнэ шиш авъя. Худалдагч мөнгийг тоолоод солгоос эсрэв. Үнэн нэмэгдсэн. Энэ мөнгөөр хагас шуудаа л авна. Өвгөн цочирдов. Мөнгө үн цэнээ алдсан байлаа. Бараа үнэтэй болжээ. Хадгалалт удаан, амьдрал хүнд ивэр. Нэг орой тэр гадаа сууж байтал хөршүүдээ олж харав. Нэг нь өндөг барьжээ. Нөгөө сүм. Тэд тайван харагдана. Айдасгүй. Тэгэхэд өвөнд нэг санаа төрөв. Жижигхэн санаа. Гэхдээ санаа бол үр юм. Тэр ачхүүдээ хэлв. Бид дахиад авбал яах вэ? Энэ удаа тэр нэг өдөр гэж хүлээсэнгүй. Тэр хадгалсан мөнгөө авч хэдэн туранхай дахиад худалдаж авчээ. Ачхүү баярлан өвөө одоо бид өөрсдийн гэсэн үндэгний үйлдвэртэй боллоо гэв. Эхэндээ нэг үнд, дараа нь хоёр. Зармийг нь эзэн, зармийг нь зарна. Олсон мөнгөөрөө дахин авна. Дараа нь дахиад аажмаар дахиад өсөв. Аажмаар мөнгө өсөв. Өвгөн жижиг дэвтэртэй тэмдэглэл хийн. Зарсан өндөг бүрөө бичнэ. Олсон зоос бүрөө тоолно. Удалгүй хөршүүд өндөг авахаар тэдний дэрдэг болов. Нэг өдөр өвгөн гартаа өндөг бариад ачуудаа хэлв. Энэ өндөг савтай мөнгнөөс илүү хүчтэй. Мөнгө дуусч болно. Үн цэнээ алдаж болно. Харин мөнгийг зөв ашиглавал амьдрал шиг хүсдэг. Ачхуу түүнийг тэрвэрэд тэгвэл та одоо залхуу бишээ гэв. Өвгөн нүлэмстэй нэмсгэлээд үгүй миний хүү. Би маш чухал зүйлийг ойлгосон. Зүгээр л мөнгө хадгалж болохгүй. Мөнгөө өсгөж сур. Түүнээс хойш тэр бусдад үргэлж хэлдэг болсон.
Мөнгөө хадгалах нь гартаа ус атгахтай адил аажмаар урсаад л алга болно. Харин мөнгөөрөө ямар нэгэн зүйл бүтээвэл жижигч байсан тэр нь улам л томордог. Энэ бол түүний хамгийн том сургамж байлаа. Өнөөдөр би үүнийг чамд амжуулж байна. Зөвхөн мөнгө хадгалаад хэрэггүй, харин хөрөнгө оруул, өсөг, жижиг эхлэлч амьдралыг чинь өөрчлөх болно.